За сайн байцгаана уу? Би Хинтээ аймгийн Тэмүүжин Цогцлбор сургуулийн математикийн багш Цолмон байна. За би 2021 оны 4 сарын 11-нд Монгол Улсын их сургуулийн багш Навчаа болон оюутан багш би Гант Чимэг Дүлгэн нарын үн төлбөргүй зохион явуулсан географи ангийг онлайн сургалтанд ашиглах гэсэн сэдвт онлайн сургалтанд хамрагдсан байгаа. За энэ сургалтанд хамрагдсан багш нараас цааш нь үргэлжлүүлэн суралцах сонирхолтой багш байгаа юу гэд ахиж судалгаа авсан. За тэгээ би үргэлжлүүлэн суралцъя гэсэн саналаа өгч. За географи ангийг түвшин хэрэгжүүлэх гэсэн дараагийн сургалтанд хамрагдсан. За энэ сургалтанд хамрагдсанаар бол за дараах 4 даалгаврыг ер нь хийж гүйцэтгэсэн байгаа. За эхний даалгавар бол сонгодог програмын хэрэгслийг ашиглах байна. За энэ сургалт бол 4 сарын 15-нд болсон. За энэ сургалтаар бол багш нар маань тухайн сонгодог програмын хэрэгслүүдийг ашиглах заавар зөвлөгөөг өгсөн. За тэгээ оролцож байгаа нийт багш нартай бол 68 даалгаврыг хийж гүйцэтгээрэй гэсэн даалгаврыг өгсөн байгаа. За энэ эхний сургалтын өгсөн даалгаврын гүйцэтгэлийг бол багш нар уншиж дүгнээд ингээд илгээсэн байгаа. За хоёр дахь даалгавар болохоор географи материалуудыг үүсгэх, ангилах, тохируулах, дэлгэнгүй харах үйл ажиллагаануудыг хийж сурах гэсэн даалгавар байсан. За энэ даалгавраараа бол багш нар маань 4 сарын 17-нд бол сургалт явуулаад энэ сургалтаас бол географи дээр бол үйл ажиллагааг хийж сурсан. За үйл ажиллагаануудаа нэгтгээд ном үүсгэх сурсан бол даалгавар ажлыг бол хийж гүйцэтгсэн. За гурав дахь даалгавар бол географи ангийн материал боловсруулах гэсэн даалгавар байсан. Энэ даалгаврын хүрээнд бол за 4 сарын 24-нд Навчаа багшаас географи ангид динамикаар ажиллах элемент оруулах, гулсалж ашиглах, олон сонголтод тест оруулах, номон доторх үйл ажиллагааг нэгтгэх, устгах, тэмдэглэл оруулах гэсэн сэдвээр бол зөвлөгөө зөвлөмжийг аваад за 4 сарын 26-нд бол 10 дугаар ангийн конусын гадаргуугийн талбай гэсэн нэг хичээлийн төлөвлөгөө бол боловсруулсан байгаа. За даалгавар 4 нь бол боловсруулсан нэг хичээлийн хөтөлбөрөөр географи анги ашиглаад за түүнийг зааж турших байсан. За энэ туршилтыг бол би 10 дугаар ангийн сурагчдаа бол 4 сарын 29-нд заасан байгаа. За хичээл бол бичлэг болгоо багш руугаа илгээж заавар зөвлөгөөг бол авсан. За ингээд энэ сургалтаас олж авсан мэдлэгээ хичээл хичээлдээ зааж ашиглаж байгаагаа хөдөө орон нутгийн багш нарын төлөөлөл болгон географи ангийг өөрийнхөө хичээлдээ зааж байгаа туршлагаа бас танилцуулаач гэд хүсэлтийн дагуу бол энэ өдөрлөгт оролцож байгаадаа бас баяртай байна. За ингээд өөрийн боловсруулсан конусын гадаргуугийн талбай сэдвтэ онлайн хичээл географи ангийг ашиглах гэсэн илтгэлийг эхлүүлж байна. Үргэлжлүүлэн яриа. За энэ хичээлд маань болохоор 10 дугаар ангийн хичээл байсан. За 10 дугаар ангийн хичээлд бол Хинтээ аймгийн Тэмүүжин Цогцлбор сургуулийн за нийт 72 сурагчаас 38 сурагч оролцсон байгаа. За хичээлийнхаа тодорхой хэсгээс та бүхэнд явж бичлэгээс нас үзүүл сонирхуулъя. Үүсгээд та нараар за нэг дасгал хийх байгаа. За нэг 5 минутын хугацаатай байгаа. Хугацаантай амжуулаад хийчих байхаа хүүхдүүдэд. За ороод хийгээд эхлээрэй.
За 2 сурагч, 5 сурагч орж ирээд байна. За 10 сурагч, 11 сурагч боллоо. За энэ хичээлээ бол түрүүний элтгэж багш нар дээр бас гарсан. Ингээд тухайн G-Gabro-даараа хичээлээ бэлтгээд анги үсгээд за ангийнхаа холбоосыг ингээд Google Meet-ээр зааж байгаа хувь чатан дээр нь холбоосоо өгч хүүхдүүд холбоосон дээр нь дараад за ингээд тухайн ангийнхаа ингээд дасгалууд ингээд хийж байгаа үйл явцал харагдаж байна. За эндээс бол хүүхдүүдийн хийж байгаа даалгавраа хэрхэн хийж гүйцэтгэдэг бол багш бол ингээд бүрэн хянаад байх боломжтой. За хугацаа дуусгаар багш нь эндээс бүгдийн живтгэн хийж байгаа үйл ажиллагааг нь ер нь зогсоочно. Даалгавар нэгийг 8 хүүхэд хийгээд байна. За даалгавар 2-ын хүүхдүүд хариулж байна. Одоогийн байдлаар 5, 6 хүүхэд хариулаад байна. Даалгавар 3-ыг за 10, 12 хүүхэд хариулж байна. Даалгавар 4-ийг 6 хүүхэд хийж гүйцэтгэж байна. За ингээд анги үүсгээд хичээл хүүхдүүдийн хийж байгаа үйл явцыг ингээд ажиглаад байж хахад бол хүүхдүүд яг интернетийн хурдаас болоод зарим хүүхдүүд нь арай бусдаасаа хожуу орох бас нэг тийм тал байсан. Бас интернетийн хурд нь ингээ гацхад хүүхдүүд нөгөө нэг G-Gabro ирэхгүй учраас эргээд ороход хийж байгаа үйлс нь шинээр явах гэж эхлээд тэгэхээр тухайн хүүхэд 2, 3 нэрээр бас орж байгаа бол харагдчихсан. За энэ тал ингээ 4 даалгаврын гүйцэтгэлийг ингээ зураг хэлбэр харуулсан байна. За энд бол сурагчдын нэрийг бол ингээд нуугаагүй байгаа. Миний хувьд бол Анирал гэдэг хүүхэд бол 4 дасгалаас дөрвөлнгийн хийсэн байна. За Мөнгөн Баярах бол арай орж эхлэхгүй байна. Ингэчин бол дууссан гэдэг ингээ хүүхдүүдийнхээ эрцгийг бол ингээд тухайн даалгаврыг хэрхэн яаж гүйцэтгэж байгаа байдлыг бол яг хичээл орж байгаа тэр цаг тухай бүртээ хянах боломжтой бас заавар зөвлөгөө өгөх боломжтой байгаа юм аа. За энэ 2 дахь даалгаврын гүйцэтгэл бас байна. Сурагчдын хийсэн. За энэ хичээлд маань болохоор 38 сурагчаас 32 сурагч нь бол ерөнхийдөө даалгавраа гүйцэтгсэн байгаа. За зарим сурагчид нь бас сумдаасаа эдгээр оролцдог учраас датаны бас хурднаас шалтгаалаад бас зарим нь даалгавраа хараахан гүйцэтгэж чадаагүй байгаа. За ингээд хичээлдээ ашигласан үйл ажиллагаанууд бол за сурагчдын хийсэн эхний даалгавар байна. За даалгавраа өгөх G-Gabro дээр өгөхдөө хүүхдүүд нь анх удаа энэ юунд бас геометрийн бит дэлгээс ер нь альва математик дээр ч гэсэн ялгаагүй зааварчилгаа бол нэлээд сайн хүүхдүүдэд ойлгомжтой байх нь бас чухал юм байна гэж миний зүгээс бол үзсэн. За энд бол зааварчилгаа бол улаан хар цэгүүдийг чирч хөдөлгөж ажиглаарай гэсэн байна. За хүүхдүүд бол зааврын дагуу ингээд улаан цэгээ хөдөлгөлөө. За хар цэгүүдийг хөдөлгөхөөр тухайн
туршид ямар өөрчлөлт, ямар хөдөлгөөн ажиглагдаж байна гэдгийг хүүхдүүд бол ингээд өөрсдөө хамгийн гол нэг туршиж үзэж байгаа нь илүү давуу тал юм болов уу гэж бодож Гекоберыг ашиглаж хэрэглэгдэхүүн бэлдэж хичээлээ зааж байгаа нь. За ариатус өндрийг хөдлөхөөр тухайн биетийн хэлбэр хэмжээ бол өөрчлөгдөж байна. За буцаагаад энийг улаан цэгээ хөдлөгчгөр тухайн биет манд дэлгэгдэж байна. Буцаагаад улсууж хөдлөхөөр за биет болж байна. За энэ дасгал дээр үйл ажиллагаа хийснийхаа дагуу сурагчид бол дараах хоёр асуултанд бол хариулсан байгаа. За энэ хариултуудыг бол ингээд за хариугаа шалгачжуулж байна. Ингээд дахин оролт гэдэг. За конус гэдэг авчгаар. За зөв байна гэдэг. За дараагийн асуулт нь конусын дэлгээс хамаа ямар биетээс бүтэж байна гэсэн даалгавар байгаа. За дөрөв дахь даалгавар нь болохоор тэмдэглэл багшлаа тухайн дүрсээ уул зурах байсан даалгавар байгаа. За сурагчдын их дараагийн үйл ажиллагаа бол за зааврын дагуу энд бас хийж гүйцэтгэн. За эргүүл гэсэн товчийг эргүүлээрээ. Эхнийх бол за дараа нь гулсуулаарэ гэсэн үгтэд шулуун дээр байгаа цэгийг хөдөлгөөрэй. За эхлээд эргүүл гэсэн товчоо эргүүлээ. Энийг айжхан алгуурхан эргүүлэхээр за тэгш үнцгт гурвалжин бол нэг талаа тойрч бол хөдөлж байна гэдэг нь бол харагдаж байна. За дараагийн алхам гулсуулаарэ гэдгийг за тэр гурвалжин тэгшмэс гурвалжин эргэх болгонд тэр одоо гипнозын дагуу бол за ингээд тухайн биет маань үүсэж байна. За энэ бас адилхан. Энэ хар өнгөтэй бол ааш болон ээр гэсэн үсэгтэй өгнүүдийг шулуун дээр байгаа цэгүүдийг хөдлөхөөр энэ цэгийн маань төрсөн маань хэлбэр хэмжээ хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа бас харагдаж байна. За эндээс сурагчид маань за тодорхойлтыг дарахаар за ийм тодорхойлт гарч ирэх нь тэгшүүн цэцэг гурвалжин аль нэг катта тойрон ирэхэд үүссэн эргэлтийн биетийг конус гэнэ. За бид нар бол тэгшүүн цэцэг гурвалжин дээр л AB талыг бол катет гэж нэрлэхээс гадна энэ маань конусын хувьд ямар ухцсан болж өгөө. AC тал бас адилхан. BC тал бас адилхан. За дараагийн үйл ажиллагаа болохоор за конусаа хэрхэн яаж дэлгэх вэ? Тийм ээ, конусын дэлгээсийг яаж хийх вэ? За сурагчдаас чиглүүлж асуулт асуухад бол хүүхдүүд өөр өөрсдийнхөө хариулж байгаа. За түүнийг үйлдэлийг хийж харуулхад за ингээд за энэ конусын суур дугуйгийн урт маань энэ секторын бас хүрээний номын урттай тэнцвэн байна гэдгийг бас ингээд өнгөөрөөс ялгаж өгсөн сурагчид илүү ойлгомжтой харагдаж байгаа. За буцаагаад энийг улсууч бишт болголоо. За зүсэлтийг ахаад харуулъя. За эндээс энэ үйл ажиллагаа хийснээр хариултыг бол ингээ гаргаж ирлээ. Конус айл нэг талыг байгуулагчийн дагуу зүсээд хавтгаа дээр дэлгэгвэл зурагт төсөлсөн дэлгээс гарах нэ. За энэ дэлхээсийн үед бид нэр за дараах ойлголтуудыг авч болно гэдэг. За энэ бүх үйл ажиллагааг сурагчтайгаа харилцаж байж үйл ажиллагаа хийгээ тэгээд тэндээсээ одоо за дугуйн талбайг бол бид нар өмнөх ангиудаа үтсэн байгаа гэдэг ингээд томьёогоо гаргах чинь дараа нь секторийнхаа талбайг бас
ярилцаад гаргана. За тэгээд үүнээсээ номын уртын томьёоноос за альфа онцгой арай тус олон байгуулагчаараа илэрхийлж томьёогоо гаргасан. За ингээд үүнийгээ буцаагаад секторын талбайдаа орлууллаа. За энэ дээр нэмэлт энэ секторын талбай маань конусын гэсэн дүрсний хувьд за ямар гадруугийн талбай болох вэ гэж асуулт асуухад за хариулт бол ингэж харагдана. За ингээд конусын бүтэн гадруугийн талбай гэдэг бол за хажуу гадруугийн талбай дээр суурийн талбайг нэмсэнтэй тэнцүү юм байна гэдэг томьёог бол бид нэр ингээд гаргачихж байгаамаа. За тэгээд олж авсан мэдлэгээ ашиглаад бол дараах бодлогуудыг бол ингээд зураг нь өгсөн. За өгүүлбэр байна. Эндээ бол ингээд бодлогынхаа бодлтыг бол ингээд хийчин. За ингээд хоёр төрлийн бодлого ерөнхийдөө хамтарч ботсон. Бүгдтэйгээ. За сурагчид бол за гурван бодлогыг ер нь бодож байгаа. За хүүхдүүд бол энэ хариултаа дэвтэр дээрээ бодлогоо болчоод энд ингээ хариултаа бичиж болно. Эсвэл энэ тэмдэглэл гэсэн энэ талбай энэ сектор дээр ингээд үзгээ ашиглаад бас бичиж болно. Эдийн тоо гаргасан. За тухайн бодлогынхаа хариуг ингээд за 25 бол 25 гэж биччихнэ. За эсвэл за энд байгаа зураг ашиглаад зурж болно. Бас энэ конусынхаа хэлбэрийг ерөнхий зургийг гаргаад бас зурж болно. Энэ үдээсний тэмдэглэлийг дараад энэ текст ашиглаад хүүхдүүд бас хариултаагаас өгөө бичиж болно. За энэ дээр томьёо бас бичиж болно. За үүнээ бас давуу тал нь хүүхдүүд ихэвчлэн гар утснаас ордог байгаа. За тэгэхээр энэ камерыг ашиглаад дэвтэр дээрээ ботсон бодлогынхаа зургийг хүүхдүүдээс аваад оруулж ашиглаж хийсэн бодлогынхаа бодлтыг бол ингээд илгээдэг. За хоёрт бодлого бас ижилхэн ажиллах талбар нь яг ижилхэн бодлоготойгоо хариу бичиж болно. За тэгээ багш яг энэ дээр яг тэрийг нь ашиглаарай гэж бүр тодгож өгвөл хүүхэд тухайн одоо үзэг ашиглаад бичээрэй. За бодлоготойгоо хариу бичиж болно. Эсвэл нөгөө ботсон бодлогынхаа бодлтыг зургийг аваад оруулаарай гэхээр үдээсээ дараа камера дараа зургийг аваад хүүхдүүдээс оруулцдаг 10 дугаар ангиас өгчд бол за ингээд ийм гурван дасгалыг бол бодож гүйцэтгэсэн байгаа. За хөдөө орон нутгийн хувьд хүүхдүүд бол ингээд тухайн энэ хичээлийг ингээд зааж байгаа явцад бол бас өөртөө ингээд дэлгээсийг ихэл өөртөө тэр тухайн юу чирээд гулсуулаад ашиглаж байгаа бол өөртөнд нэг сонирхолтой байлаа гэж бас дараа нь хичээлийн төгсгөлд санал асуулга авахд бол тэгж хариулж ясан. Өөртөө хийгээд гулсуулаад ашиглаж байгаа учраас биднэрт багшаас сонирхолтой бас илүү өгөөчтэй үр дүнтэй хичээл байлаа гэд бас хүүхдүүдээс хэлжсэн. Тэгэхээр географийн ерөнхийдөө хичээлдээ ашиглах маш олон давуу талуудыг бол өмнөх багш нар бас танилцуулж ярьсан учраас өөрийнхөө хичээлийн гол төлхөр юуг ингээд хичээлээ бэлтгэлээ дуусгаж байна да.